Зоолог уучлаарай. Та нэрд юу хийж байгаа юм аа? Шукаар өвгөн өвлийн чихтэй малгайныхаа нэг чихийг дотогшин чихэж нөгөөг нь сул тавьчихсан ширээ тойрон гүйж байгаа нь тунчиг нэдэмтэй. Ингэж жүжигчин Линдвийн чимэд осор Монголын театрын тайзнаа эмгэнэлт Энэдмийн дүрийг амьдруулсан билээ. Малгай нь яг л туулайны чих шиг далбагнаад гар бууны амнаас дэлдчин байх газраа олж ядангүйх тоглолт нь одоо ч нүдэнд харагддаг юм. Тиймдээч урлагийнхан чимэд осор гэхээсээ илүү өвгөн шукаар гэв. Чимэд осоргоо бол Монголын урлагийн алтан үеийг хамаарах том жүжигчний нэг. Ер нь чимэд осоргоо их өргөн цар хүрээтэй жүжигч. Өмссөн хувцснаас дүрээ гаргаж чаддаг. Өмссөн хувцсантай тохирол тоглодог байхгүй юу? Шукарыг шиг бол баг дүрийн том мастер байсан гэж манай урлаг судлаач нар үнэлдэг, бичдэг, ярьдаг, хэлдэг. Нэг үеийнх нь уран бүтээлч ч гэсэн тэгэж үнэлдэг байсан. Зохицож кино бол ерөөсөн Монгол жүжиглэл гэж ямар байд юм бэ? Монгол жүжигчний нам төрх, Монгол хүний зам төрх ямар байд юм бэ гэдэг олон жүжигчд илэрхийлж гаргасны нэг нь бол чимэд осоргоо байд. 70-80 настай тэр хятад өвгний дүрэг л гайхамшигтай гаргасан. Тэр хөдөлгөөн, тэр ариг хундгалж байгаа тэр одоо маняар. Тэгээ тэр үг хэлж байгаа өөрөө дууг нь оруулсан гэж байгаа шүү дээ. Хаврын оюун өнгөт болно. Дотны нөхөр ирвээс хашийн шим тунгалаг арзыг гурван хуруучлаа хүртнэ гэдэг ингэсэн сайхан үг байгаа. Тэрийг өөрөө дууг оруулсан гэж байгаа. Тэгэхдээ биднээс бол бодож байгаа. Үгүй энийг ер нь ямар их настай хүн оруулва гэмээр. Тэгж одоо өөрийгөө хувиргаж чаддаг жүжигчний нэг бол яахын аргагүй манай чимэд осоргоо. Эршмулаа малгай. Өнөөдөр 3 баяр давхарлсан сайн өдөр. Өнөөдөр би Яронаар гिचэн учир шүлгэлсэн миний бахтан хүсдэг анкад шүлэгч Сэлхэн тавын шүлэгтийг монголчилж гүйцэтгэв. Өнөөс нь миний бахтан хүсдэг цэцгэлэн өнөөдөр миний хэм журмын нөхөр цагт тайж над хашийн шим тунгалгын архив бэлгэлсэн. Тунгалаг тамир кинонд Дорж Палмын туслахаар хамт ажилласан юм аа. Ингээд Дорж Палмтай хамт ажиллаж байхад бол Тунгалаг тамир киноны одоо жүжигчдээс бас хамт авалцж байсан. Ингээд чимэд осор маань бас энэ Тунгалаг тамир кинонд одоо орж тоглосон. Чимэд осор бол надад бас энэ дээр их одоо зөвлөгөө өгч, их одоо тусалж исэн удаа бас байдгийм аа. Тэгээ чимэд осор бол энэ кинонд нэг хүний дүрийг 3 янзаар үзүүлж өгсөн. Чимэд осор бол одоо ёстой дүр бүчээж чаддаг ийм жүжигчин. Эхлээд чимэд осор энэ дээр энгийн нэг зүгээр жирийн нэг өвгөн, нүүдэлчин өвгөн, нүүж байгаа өвгөн болж үзүүлээд дараагаар нь одоо улаан хувьсгалч. Хувьсгалыг бол одоо санаатаагаар гойвуулж байгаа ийм эсэргүү нүрэнд барж улаан хувьсгалж байж байгаа нэг ийм дүрийг үзүүлсэн. Хамгийн сүүлд нь одоо хувилгаалдам гэдэг ёстой жинхэнэ махан нүрээрээ багаан авч хайсан одоо харгислал явуулж байгаа ийм гэрцгээд огсон одоо ийм харгислалыг үзүүлсэн. Наад чинь хэм. Нөгөө тариатын хүрээний задарсан багш чинь шүү дээ. Охай. Тийм ээ. Та чинь нүүдэлчин өвгөн үү? Бидний өдөөс буудаад байсан чинь чивэд. Тийм ээ. Бид буудсан. Та нар ямар алхаас өрийн мэдхүш мод үсээ хөлгсөн дээр чинь Наадхын ган зүрхийг суглаж тогтог. За. Ланы мухар зулвсаг. Ширмсанар одоо өглөө киноноос бол их олон хүний дүрийг бол одоо мэдэх боловч за тэр Сүхбаатартай нэг яриад явж байгаа нэг бөө бууж байгаа нэг хүн бий дээ, зайр юм байгаа тий.
төр тэрэгтэй зайран гэдэг. Энэ бол төр тэрэгтэй зайрангаас гадна төр тэрэгтэй хүн, төр тэрэгтэй жүжигчин, төр тэрэгтэй уран бүтээлч байсан гэдгийг бол ганцхан тэр жижигхэн хэсгээс харж болох юм байсан. Камингийн төлөө, барамж төлөө, бүгдийг төлөө буулаа. Энэ Монголын хувьд яны төлөө, энэ зовсон түмний хэн төлөө, талын гэрхэн тоорсол, тагтаарын туртсан буулаа. Та тэгээд бидний төлөө хэнгэргийн ганц хоёр ч гэсэн залхуу та. Ад хараад болсон. Танч бүнгөр нь та нар бурхан тэгэрч нэмэргүй. Харчи. Энэ галт төмөр тандачник. И сохроо юу. Эсвэл миний шүтэн 69 дашгин тэнгэр 120 нас дайн дээр хавмсхроо юу тоо. Мохар хэрэг. Бас нэг жижигхэн дүрийн тухай яриа. Би миний санаанд тэр ерөөсөө гардаггүй юм. Манай Бадархан Сунхугаа найруулсан Төөрсө төрлөө гэдэг кинон дээр нэг тийм за буряд үгэн юм а да тэр хувцсыг хараад байхад нэг буряд үгэн байгаа. Нэг хүүхдэд дагуулсан ингээ гарч хөрч ирээд тэр балтад хэлж байгаа юм. Нэг бодоход аймаарч юм шиг. Ахтмаарч юм шиг. Баригдэндээ. Хайрын хүү. Энэ бол ерөөсөө жижиг дүр гэж ерөөсөө байдаггүй. Жижиг тоглолт гэж байдаггүй. Ерөөсөө жүжигчин хүн юуны өмнө гарсалвал тэр дүрийг яг амьдлуулдаг хүн бол ерөөсөө манай Чимээ Тосрог. 1961 онд Монгол Хоноо үйлдвэрийн уран бүтээлийн төлөвлөгөөнд ороод Монголын сонгодог уран зохиолын оргил болсон манай Зэндийн намтын сонгон гологдсон хүүхэн гэдэг дуучаар кино хийх тухай асуудал босч ирсэн. Тэгээ энэ асуудал босч ирсний дараагаар яригдаад соёлын яамны коллеги хэмжээнд ярьсан шиг байна. Тэгээ Чимээ Тосрогоор хийлгэх гэж нэлээд олон найруулагч нар саналаа өгсөн шиг байна. Өөрөөр хэлэх юм бол 1961 онд хийгдсэн гологдсон хүүхэн кино бол жүжигчин Чимээ Тосрын уран сайхны кинонд хийсэн анхны найруулгын ажил. Гой танад нэг унаа өгөөжтэй. Би удаач хөө явж ичнэ хүлээх үү? Удаач хөө явна. Тийм. Тэгвэл яг мөн нэг гэж. Оо цаа. Гүчэн суугаа. Чимээ Тосрогын хийсэн кинонуудыг харахад өөрийнхөө тэр зохиолын дагуу зураглаачийн их нарийн бодож сонгож авдаг байсан юм шиг байна. Тухайлх юм бол одоо нүгэл буян кино шүү дээ. Тэр чин Сэндижүү операторын дипломны ажил байсан баг. Бас л төгс ширэл дөнгөж хийсэн. Тэр бол хотын хүрээнд болж байгаа тийм камер нэмэгийн кино л да. Дараагаар нь юу Тамирын охин гэж кино бай. Дайны үеийн одоо нэг юуна цэрэгтэвчсэн нэг ончин хөөхд дотор хоронд байдаг нэг кино байдаг штэ. Тэр нэг бол Баатартай авсан байгаа. Бас л хотод орсон хотын хөөхд. Дараагаар нь юу зэрэг нэмхийн өмнө гэдэг гайхамшигтай операторын ажил бай. Тэрнийг бол өвгөн дэмбэт авсан. Тэгээд ингээд бодоход бол яг зохиолынхын драматургийн шийдлийн дагуу зураглаачийн бүр эртнээс бодож боловсруулдаг ийм найруулагч байсан юм болоо гэж боддог юм. Өөрөө сайн жүжигчин учраас жүжигчтэй ажиллах тэр уран чадвар, жүжигчний тэр дүрийнхээ өөрмөц онцлохын яад нэхүү, тэр сэтгэлийнхэн эмзэглээ, сэтгэлийнхэн тэр дотоод ертөнц болж байгаа зөрчлийг яад нэхүү гэдэг тэр жүжигчнтэйгээ гайхалтай ажилдаг хүн л дээ. 1963 онд би нүгэл үеийн киноны найруулагчаар ажиллалаа. За энэ кинондор манай алдарт жүжигчин Гичин хурлоо, цагааны цэгмэд, Дандин сүрэн, Гомсрэн ийм туршлагатай улсууд тоглосон. За ингээд нүгэл үеийн кинондор цэгмэдга тоо хоортой байгаа нэг хэсэгтэн нэг 5 мөнгөн төгрөгийг тоо хоорын гарт өгдөг нэг юм хэсэг байдгийг. Тэгээ тэрийг мөнгөн өгтөмөл тэр мөнгөн 5 мөнгөн төгрөгийн тоо хоорын гар дээр ингээ бөөн тавьчихлаа. Тэгээ бөөн тавьчихлаар ингээ цэгмэдгээс асуусан. Та бөөн өгчих үү гэсэн. Бөөн өгчих үү гинэ. Гэж надруу нэг харснаа өнөө тоо хоорын гар дээрээс өнөө мөнгө чингэл хомед авчихлаа. Аваад цаашаа нэг эргээд л
Бүрхэн хүү хүчээ. Хүзүүний яс мүлжүүрэн гэж гайгаа хөхөө. Хүрээ хүн гэдэг чинь ийм л байдагсан да. Нямзаа чи охиныг нь баярлуулахаа мартаагүй байд. Олон жил одоо тэр урлагийн тоон чанагдсан учраас тэр киног хийхдээ бол гайхамшигтай хийсэн. Нүгэл гэдэг юу юм бэ? Буян гэдэг юу юм бэ? Хүн гэдэг юу юм бэ гэсэн энэ гурван одоо айхтар сүрхий юмыг нэг дор хэлж өгч чадсан даа. Энэ кино бол бас гайхамшигтай. Энэ бол тэр чимд тусгай найруулгын дотор байгаа их олзуурхштай зүйл. Тэгээд ганцхан найруулагч биш, тэр чинь агуу жүжигчин хүн. Тэгээд хоньны найр кинондор бол өөрөө найруулгын хажуугаар нэг гол дүртэн тоглож байсан. Тэгээд зураг авахын тулд яг камерын хажууд найруулагч байхгүй юм шиг өөрийнхөө санаа хэлчихэд тэгэл тоглоод явчих. Гайх болохгүй яах юм? Чамтай дэлгүүрээ лангуундар малмалдаг юм биш үү? Хүүхэн? Хүүхдэн замдан гаргаад их яддаг чивсэлтэй хөрхий. Доктор! Сарын сэммадваач! Монголын түмний одомжонжийн туршид тарт тамхи дугаадаг монголруу жигсэн байгаа гэж. Janjiтэй уулздаг. Агуун болоо жимгэн. Janjiля. Тэг. Энэ майк. Ухватрахгүй. Цоолгон зовож явж хэдэн аристэ болсон. Таадахны ядарсан намайг яг өмнө өмнө байсан бол яас их баярлахсан бол Би бол энэ уралдаанд ажил зүтгэлтэй юм биш. Арга зайлтай төрүүл нахтаа гэж бодсон юм. Харин чи аль юм бол? Одоогоор түүний кинонд тоглосон дүрийн тоон амжилтыг манай жүжигчид авч чадаагүй байна. Хамгийн сүүлд 50 дахь дүрдээ Бэйн өвчин шаналн байх үедээ тоглосон. Энэ тоон үзүүлэлт мөнхийн биш. Хэн нэгэнд авч гарах л болно. Харин түүний бүтээсэн дүр дахин давтагдшгүй тоглолтын уран чадвар мөнхийн юм. Сүндуулах суварган эцэгийн мөнгөн цагаан сормосны хайлдэс урван тэлийн ганцхан саллайн орхон авхан гэнэгэн мүүзи